Өнөөдрийн хичээл бол хоолны дэглэм болон харшлын тухай англиар хэрхэн хэлэх тухай хичээл байх болно. Хамгийн түрүүнд харшил гэдэг үгийг англиар allergy гэж хэлнэ. Харин хоолны дэглэм эсвэл хоолны сонголтыг dietary preference гэдэг. Хоолны орц найрлагыг ingredients гэж нэрлэдэг байгаа. Би юунаас харшилтайгаа хэлэхдээ I am allergic to гэсэн бүтцийг ашиглана. Жишээ нь I am allergic to nuts. Би самраас харшилтай гэсэн үг. Эсвэл I am allergic to seafood. Би далайн гаралтай хүнснээс харшилтай. Харин сүү болон сүм бүтээгдэхүүнээс харшилтай бол I am allergic to dairy гэж хэлээрэй. Хоолнд ямар нэг зүйл орсон эсхийг асуухдаа Does this contain гэж асууна. Жишээ нь Does this contain peanuts? Үүнд газрын самар орсон уу? Эсвэл арай өөрөөр Does this dish have any eggs? Энэ хоолнд өндөг орсон уу гэж асууж болно. Хоолны дэглэмээ тайлбарлахдаа I am a vegetarian. Би цагаан хоолтон. I am vegan. Би амьтны гаралтай бүтээгдэхүүн идэггүй. I am on a gluten-free diet. Би глютенгүй хоолны дэглэм барьдаг гэж хэлнэ. Хэрэв та маш хүнд харшилтай бол үүнийгээ заавал анхааруулж хэлэх хэрэгтэй. Жишээ нь I have a severe allergy to shellfish. Би далайн хавч хясааны төрлийн зүйлд маш хүнд харшилтай. Мөн энэ нь амь насанд аюултай гэдгийг хэлэхдээ It is life-threatening гэж хэлээрэй. Ямар нэгэн орцыг асууж захиалахдаа Can I have it without гэсэн хэлхийг ашиглаарай. Жишээ нь Can I have it without onions? Сонгиногүйгээр авч болох уу? Эсвэл арай ээлдгээр Could you please remove the cheese? Бяцлагийг нь хасчихаж болох уу гэж асууж болно. Хоолоо ирсний дараа эсвэл дахин лавлаж асуухдаа Is there any dairy in this? Үүнд ямар нэг сүм бүтээгдэхүүн байгаа юу гэж асууна. Мөн I need to make sure it is not free. Үүнд самар ороогүй гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй байна гэж хэлж болно. Өнөөдрийн хичээлээр бид харшил болон хоолны дэглэмээ хэрхэн англиар илэрхийлэх талаар сурлаа. Баяртай.